шин сэргэлт, төрийн хэмнэлт. Төрийн бүтээмжид суурилсан төсвийн шинжилэл. (2023) оны улсын төсвийн шинжилгээр төрийн албан хаагчдын цалинг гүйцэтгэл суурилан олгох шинэ жишгт шилжнэ. Бүтээмжинд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлнэ. Ингэснээр төрийн бүтээмж дээшилж, төрийн ажлын хурд нэмэгдэнэ. Төрийн албан хаагчдын суур цалинг ижил болгоно. Хөдөлмөрөө тэгш шударга үнэлүүлж, бүтээмжтэй, үр дүнтэй ажилласан нь хөдөлмөрөө илүү үнэлүүлэх тогтолцоо бий болно. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах засгийн газрын шин сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө орон нутгийн төрийн албан хаагчдын цалинд орон нутгийн нэмэгдэл авах боломжийг бүрдүүлнэ. Шин сэргэлт, төрийн хэмнэлт, төрийн бүтээмжид суурилсан төсвийн шинжилгээ.